Сугтаа тавтамаар л тэгэхээр би яг одоо хийж байгаа энэ 5 сонголтыг сүүлийн 1 жилийн туршид хийсэн байгаа. Яагаад хийсэн бэ гэхээр миний одоо эргэлттэй хөдөлгөөний үед хэрэглэгддэг эд маань гимтсэн. За тэр маань нурууны одоо дундлын хэсэг буюу одоо бүслэгийн ламбар хэсэг бол биш тийм ээ. Ламбар хэсгийн видео бол тустай байдаг тийм ээ. Нурууны өвдөлтийг басгах одоо гэсэн одоо нэг тийм видео бол байгаа. Гэхдээ энэ болохоор миний одоо хажуу тишээ зүүн баруун тишээгээ иргэдэг тэр хөдөлгөөний оролцдог одоо нэг internal external oblique гэдэг нэг хэвлээний булчингийн нэг хэсэг. За тэгээд lower trapezius-ийн яг нэг тодорхой хэсгүүд дээр би ингээд байнга өөрөө гэмтэл аваад байсан. Тэр гэмтэл маань гэмтлээсээ одоо зөөлөдийнхаа гэмтлээсээ болохоор ангижраад тэгээд цаашаа үргэлжлүүлээд би бэртэл гэмтэл авахгүй тул маш сайн халааж одоо бэлтгэлээ хийх болсон. Тэгэхээр санийх бол bounty байла. Тэгэхээр энэ видео болвол ямар нэгэн эмчийн зөвлөгөөний видео биш гэдгийг бас анхааруулчих. Зүгээр ямар ч лсэн би жим дээр очиод зааланд очиод хийдэг бүх бэлтгэлийнхаа өмнө яг энэ тавыг сүүлийн жилийн хугацаанд хийсэн гэсэн үг. Тэгэхээр жим дээр очиод бид нэр татах түлхэх 2 үеийн суулт, 1 үеийн суулт эргэлттэй гэсэн хөдөлгөөнүүдийг одоо хийж байгаа шүү. Тэгэхээр тэр хөдөлгөөн болгоныхаа өмнө би яаралгүй бүтэн яг 15 минут туршид биеэ чагнаж байгаад яг энэ 5 сонголтыг хийчихэд бэлтгэл рүү ордог болсон. Тэгэхээр ямар ч сан энийг та бүхэн бас хийж үзээрэй гэж зөвлөе. Хамгийн ихний дасгал маань бидний сайн мэдих cat camel буюу одоо муур тийм ээ те. За энэ дасгалыг үндсэндээ өглөө өдөр орой альч цагт чилэг гарах маягаар хийдэг. Энийн гол онцлог нь юу вэ гэхээр бидний scapular буюу одоо далны хэсгийн үеийг за хоёр дахь нь lumbar хэсгийг бас ажилуулж за дунд нь голын бидний одоо thoracic гэдэг одоо голын арга ясаа шүү дээ. Энэ гурван хэсгийг бол гурвуулангийн халаагаад сунгаж өгдгөрөө их онцлогтой. Дээшлэхдээ бид нэр амьсгаагаа аваад доошлохтой амьсгаа гаргаад за ингээд хийхэд бол одоо татах, түлхэх, за нурууны, за одоо хөлний дасгалуудыг хийхэд бол гоё суур халаалтууд болж өгдөг. За ингээд миний одоо хийж байгаагаар бол нэг ойролцоогоо 10 удаа хийгээд амраад дахиад 2-3 удаа орохоор байгаа. За нурууны доотлын lumbar хэсгийг бол тэгшхэн байлгаснаар тухайн тэр хэсгийг бол сайхан халааж өгдөг. За bird dog гэдэг энэ дасгал бол эхлээд хийхэд бол зүгээр хөлөө буулгаад 10 давтамжтайгаар явчих болно. За яг одоо миний барьж байгаа одоо яг энэ хэсэг болохоор би ойролцоогоор 10-аас 15 секунд бариад хийдэг. За нэг талдаа гэсэн үг. Тэгээд за ээлжлээд ерөнхийдөө нэг 3-аас 4 удаа ороод тэгэхэд бол нурууны яг энэ lumbar хэсэг одоо яг халж өгдөг. Яагаад энийг ингэж хөдөлгөөнгүй байдлаар халааж байгаа гэхээр хүний биенүүд одоо mobility төвлөрсөн буюу яг хөдөлгөөн төвлөрсөн хэсэг гэж байдаг. За stability буюу одоо тэнцвэрийг хадгалах одоо хэсгүүд гэж бас байдаг учраас яг энэ lumbar хэсэг нь бол нэлээд тэнцвэрийг хадгалах төвлөрсөн тийм үе учраас яг энэ хэсгийг одоо хөдөлгөөнгүй байлгах тусам илүү сайн халж өгдөг байгаа. За үргэлжлүүлээд бид нэр саяны lumbar хэсгийг халаахын тулд dead bug гэдэг хэсгийг одоо дасгалыг хийж байна. За энийг бол бид нэр leg raise гэж бас хэлээд байдаг тийм. Dead bug-ийн онцлог нь юу вэ гэхээр нуруугаа тэгшхэн газар тавих нь чухал байдаг. Хөлөө доошлуулах үед арцгийн хэсэг урагшаа эргээд хотоолт үүсэх гээд байдгаас сэргийлээд нуруугаа тэгшхэн тавьж өгөх юм бол нурууч нь илүү амраад хөвлөж нь илүү түлхүү ажиллаж өгнө. За энэ тохиолдолд хоёр талын одоо булчин бол яг зөв зохистой халж өгч байгаа гэсэн үг тийм ээ. За ингээд сая бол дөнгөж
нэгээр нь бол одоо халаагаад 10 удаа явсан. За дунд нь жоохон амраад 2 хөлөө зэрэг явах замаар одоо нийтдээ нэг 10 удаа хийгээд за ингээд нийтдээ нэг 3 удаа давтамжтай ихэд яг гоё нуруу бол халаад ирдэг байгаа. За downward facing dog гэж одоо йог дээр бид нэр хийдэг дасгал энэ дасгал бол бидний нуруу болон нурууны одоо хэсгүүдийг маш сайхан халаж өгдөг. За ялангуяа scapular одоо яг даалны хэсэг, за lumbar хэсэг эднэрийг бол их гоё халаж өгдөг. Ялангуяа бид нар одоо жишээлбэл upper body буюу одоо биеийн дээдлийн хэсгийн дасгалыг хийж явах үед яг эдгээр одоо уюуд бол ажиллаж яадаг. За мэдээж хөлийн дасгалын өмнө ч гэсэн яг энэ дасгалыг хийж одоо сунгах нь бол бас оновчтой байдаг. За одоо миний хийж байгаагаар болохоор нэг ойролцоогоор 10 удаа яваад за тэгээд дундаа амраад за тэгээд дахиад 10 удаа явхад бол яг даалны хэсэг за бүслэхийний хэсэг бол их сайхан алж өгдөг байгаа. Бидний яг голын арга яс буюу thoracic spine-ыг одоо хөдөлгөж байх нь айгүй чухал байдаг. Бид одоо энэ талаар би өмнөөр болохоор одоо эргэлттэй хөдөлгөөний тухай видеон дээр одоо дурдсан байгаа. Хүсэх юм бол тэр видеог одоо ороод үзээрэй. За энэ хэсгийг бол хөдөлгөх нь бол бидний одоо үндсэн 3 тэнхлэгийн нэг буюу эргэлттэй тэнхлэгдэх одоо хөдөлгөөнийг хийж өгч байгаа. За энэ бол хамгийн энгийн бөгөөд хамгийн чилээг гаргах хамгийн оновчтой гоё сонголт байдаг. За thoracic spine drill-ийг бол үндсэндээ нэг талдаа 10 удаа яваад нөгөө талдаа одоо 10 удаа явах маягаар нэг нийтдээ 2-3 давтамжтайгаар ордог. За ингээд хажуу тишээгээ ирэхэд заавал одоо хүчлээд ийшээ бол эргээд байх шаардлагагүй. Эхний ээлжинд бол нэг талдаа явхад бол нэг хэсэг газар ингээ хүрээд зогсно. Дараачийн удаа ингээд хийгээд эхлэхэд арай хол зайд явдаг болох нь бол мэдэгдэж ирдэг байгаа.